Рут 1-р бүлгийн 1-р ишлэл. Шүүгчдийн захирч байсан өдрүүдэд тэр нутаг оронд гүлсгэлэн болов. Нэгэн ир Юдагийн Бэтлехемээс эхнэр бас 2 хүүгүүнийхээ хамт Моабын нутагт цагаачлан суухаар яв. Тэр хүний нэр нь Илимелех. Эхнэрийнх нь нэр Наами. 2 хүүгүүнийх нь нэрийг Махлан ба Хилион гэдэг байв. Тэд Юда дахь Бэтлехемийн Ефрат хүмүүс ажээ. Тэд Моабын нутаг дэвсгэрт орж ирээд тэндээ байхаар үлдэв. Тэгтэл Наамигийн нөхөр Илимелех өөд болсон. Тэрээр 2 хүүгүүнтэйгээ хоцров. Тэд өөрсдөө Моаб эмэгтэйчүүдийг эхнэр болгон авцгаажээ. Нэгнийх нь нэр Орпа, нөгөөгийнх нь нэр Рут байв. Тэд тэндээ 10 жил амьдарчээ. Тэгтэл бас Махлан Хилионаар 2 л өгөв. Ингээд тэр эмэгтэй 2 хүүгүүн ч үгүй, нөхөр ч үгүй хоцорчээ. Эзэн өөрийн ард түмэнд хоол хүнс өгөхөөр ирснийг Моабын нутагт сонсоод тэрээр бирүүдийнхээ хамт Моабын нутгаас буцахаар босон яв. Ингээд тэр бирүүдтэйгээ байсан газраа орхин Юдагийн нутаг руу буцахаар замд гарчээ. Наами 2 бирдээ явцгаа өөр өөрийнхөө ихийн гэрт буцагтун. Тэд дуугаа өндөрсөн уйлалдаж бид заавал таны ард түмэн рүү тантай хамт буцмаар байна гэж түүнд хэлв. Харин Наами буцагтун охид минь яагаад та нар надтай хамт явах гээд байгаа юм? Тэд дахин дуугаа улам өндөрсөн уйлалдав. Орпа хадам ихийгээ өмсөж харин Рут түүнээс зүгдэв. Түүнээс зүгдэв гэсэн нь тэр салахгүй, тас зуурсан гэсэн утгатай юм. Тэгтэл тэр хараач авсан чинь өөрийн ард түмэн болон өөрийн бурхад руугаа буцаж явлаа. Чи ч бас авсныхаа араас буц гэв. Харин Рут таныг орхиж, таныг дагахаас буцаж ирэхийг надад бүү ятгаач. Учир нь таны явах газар руу би явна. Таны суух газарт би ч суун. Таны ард түмэн миний ард түмэн. Таны бурхан миний бурхан. Таны үхэх газарт би үхэж, тэндээ би оршуулгадна. Тиймээс хэрв би үхэхээс бусдаар танаас салбал намайг эзэн шийтгэг. Бүр ч илүү гүйлдэг гэв. Тэр түүнийг өөртөө хамт явахаар эрс шийдсэнийг хараад түүнийг дахин ятгсангүй. Ийхүү хадам их Наами бэр Рут нар төрлөх хотдоо буцаж ирэв. Гисэн хэдий ч амьдрал хэцүүгээс болж Рут тариан түрүү түүж амь зуудаг байв. Эцэст нь хамаатан баазтай учирч түүнтэй гэрэлдэг. Эцэг эхээ ачилж хүндэтгдэг хүний амьдралд Бурхан үргэлж энэ мэд өрөөл бэлтгэсэн байдаг юм. Энэ дэлхий дээрх зүйлс Тэнгэрийн зүйлийн хуулбар сүүдэр гэсэн биш үү? Бид энэ газрын эцэг эхтэй чин сэтгэлээсээ хандхадж Бурхан өрөөдөг. Тэгвэл Тэнгэрийн эцэг эхтэй зүрх сэтгэл, оюун ухаан, чин сэтгэлээ зориулах юм бол Бурхан мөнхөд гандашгүй шагналаар биднийг өрөөх болно. Бурхан алдагдсныг хайж аврахаар энэ дэлхийд ирсэн хэмээсэн. Бид Бурханы ариун хүслийг хүлээн авч Рут шиг ивэлтэйгээр хаашаач хөтлсөн таны хүслийг дагна гэсэн хатуу шийдвэр хүслээр дэлхий дахинд Бурханы шинэ гэрээний үнний сайн мэдээг тунхаглаж байна. Бүхэх тавилантай Тэнгэрийн нүгэлтнүүд энэ дэлхийд бууж ирээд махан биеийг асар дунд нутаглаж байна. Гэсэн ч Тэнгэр эцэг их маань ийм л биднийг аврахын тулд энэ дэлхийд ирж хүмүүний амсах хамгал зовлонг твтсэн. Олон хүн Рутын ачлалыг маш ивэлтэйгээр хүлээж авдаг. Хэдийгээр тэр Израиль хүн биш, Моаб эмэгтэй байсан ч эцэг эхээ ачлах, хүндэтгэх сэтгэл нь дэндүү агуу гэж. Эцэст нь Боаз түүнийг эхнэрээ болгон авч түүнээс Обид төрж
Дараа нь Иесий төрж Иесигээр дамжуулан угийн бичгийн эцэстээ Давидтай холбогддог. Матай 1-р бүлгийн 1-р ишлэлд гардагчлан Израилийн угийн бичигт харь эмэгтэй орсон байдаг. Үгээр дамжуулан ачлал гэгч нь махан биеэрч бай, сүнсээрч бай, өрөөл авах ивэлтэй үйлс гэдгийг Бурхан хүүхдүүд бидэндээ ухааруулсан юм. Бурханы хүслийг дагаж махан биеийн эцгийнхээ хүндэтгэх ёсыгч бүхнээ дайжлан хэрэгжүүлж Тэнгэр эцэг их болох, эцэг Бурхан их Бурханд итгэх итгэлээж алдахгүй байхыг та бүхнээсээ хүсэх байна. Эфес 6-р бүлгийн 1-р ишлэлийг хамтдаа харцгаая. Эфес 6-р бүлгийн 1-р ишлэл. Хүүхдүүдээ эзэн дотор эцэг ихтэй дуулууртай бай. Энэ нь зөв юм. Эцэг ихээ хүндэл. Энэ бол амлалт бүхий ихний тушаал агаад. Энэ нь чамд сайн бөгөөд чи дэлхий дээр урт наслах болно гэжээ. Эцгүүдээ та нар хүүхдүүдэд цочоон уурлуулж болохгүй. Харин тэднийг эзний дэг журам ба сургамж дор хүмүүжүүл. Эфес 6-р бүлэгт эзэн дотор эцэг ихтэй дуулууртай бай. Энэ бол ихний тушаал гэж айлдсан ч 10 тушаалд эцэг ихээ ачил, эцэг ихээ хүндэл гэсэн тушаал нь үнэндээ 5 дахь тушаал юм. Гэсэн хэдий ч Бурхан энэ газрын эцэг эхчүүдээр дамжуулан Тэнгэр эцэг ихээж бас ухаарч мэдэх боломжийг бидэнд олгосон юм. Энэ газрын эцэг ихээ болон Тэнгэр эцэг ихээ ачлах ёсыг дахин тунгаан бодохыг та бүхнээс хүсэх байна. Энэ газрын аав ээждээ үзүүлэх ачлалын дээд ачлал бол Тэнгэрийн хаанчлал руу дагуулж явах гэж санагдана. Үгээр сургаалаа дуусгая. Баярлалаа.